Айл бүрийн амирт гэрэл нэмж нүд баясгах телевиз хэмээх шидэт хайрцаг Монгол улсад бий болоод 52 жилийн үрийг үзжээ. Түүнээс ч өмнө 85 жилийн тэртегээс тасралтгүй та бидний сонирыг мэлаасан Монголын радиогоос түүх эхэлнэ. Үүхтүүх өгүүлэх үндэсний олон нийтийн радио телевизээр манай цэцлийн баг зочлоод гарах бус уран бүтээл ундарч байдаг Монголынхаа ууган телевизийн уран бүтээлчид ажилтан албан хаагчтай танилцж бидэнд хүрдэг мэдээ нэвтрүүлгүүд хэрхэн яаж хийгддэг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз ямар бодлоготой, онцлогтой, бүтэц бүрэлдэхүүнтэй ажилдгийг, мөн арын албанд хэн хэрхэн ажиллаж, амьдралынхаа ихэнх он жилүүдийг энэ салбартаа зориулж, ажиллаараа, хамт олноороо хийсэн бүтээсэн уран бүтээлүүдээрээ шатаж, бахархаж явдгийг эрхэм үзэгч тантай хуваалцахаар бидний цөөхөн монголчууд төслийн баг Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 10 хоног ажилласан аяны богцоо задлж байна. Анхааран үзнэ үү? Энэ бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн цагаан лава студ. Өөрийнх нь хэмжээ нь бол 450 квадрат. Угаасаа эсрэг талдаа 600 студ, эндээ 450 студ гэж байдаг. Гаднаас бол ямар ч чимээ орж ирдэг. Одоо би Улаанбаатарт яваад 2 дахь жилдээ суралцж байна. Тэгээ энэ чуулга хамгийн эхлээд дуулт сурах, дараагийнх нь бол хүнд хүмүүжил төвчээр болгодог. За та бүхэндээ хагасаа өдрийн минь түргэе. Миний мэд хамгийн сайхан гэр бүл бол Улаанбаатар. Төгссөн дуучид маань одоо бол хамгийн том дуучид маань 50-аас дээш насны хүмүүс байт юм билээ. Энэ радио гэдэг энэ сайхан хэвлэлийн энэ өргөн хүртээмжтэй энэ хэрэгслэр ард түмний соёныг эрүүлэх, ард түмэндээ сайхан юм сонсох. Одоо би өршөмжилд явчихсан шүү дээ. Зүгээр үү? Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. За яг төлбөр сонсогч та бүхэнд өргөжлөн хүрч байна. Улаанбаатарт 8 цаг 40 минут болсон байна. Та Монголын радио гэсэн пэйж хуудсанд нэгдээд манай өглөөний хөтөлбөрийг сонсонгоо бас үзэх боломжтой байдаг шүү. Найзуудаа өглөөний мэд нэвтрүүлгээ сонсголоо. Илэрхийлэлээр хөдөө аж ахуй боловсролтой ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа гэж засгийн газрын хэлэл мэдээ. Өглөө бүр төрийн дулал ихшиглэж, өрх айл бүрт төлийн дуу цангинсан малчны хотонд ч тэв дэлхийд Монголын радио ихшгэлдэг. Надад чамд бид бүгдэд тасралтгүй хүрч нөгөө сэтгэл тоногшсон дуу хоолой мэдээлэл нийтлэл нэвтрүүлгүүдээ хийсээр цацаар цар хүрээгээ өргөжүүлэн тэлсээр ирсэн Монголын үндэсний олон нийтийн радиотой танилцъя. Төрийн дуулалаар эхэлж, төрийн дуулалаар жаадаг цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага бол Монголын үндэсний олон нийтийн радио. Олон нийтийн радио телевизийн тухай хуультай Монгол улсад цорын ганц одоо хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллага бол энэ үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг. За хуулийнхаа хүрээнд бид нар бол олон нийтийг соёнгийг эрүүлэх, танин мэдүүлэх, зингээ хөгжих гэдэг олон чухал үргийг бид нар бас хүлээсэн байдаг. Монголын радиогийн 1-р сувг бол жилдээ 6200 гаруй цагийн нэвтрүүлгийг бэлтгэдэг. Радио бол айгүй тийм мундаг чимэглэлээр тийм мэдрэмжийн урлаг юм болоо гэж би боддог.
Энэ Монголын аридын шинэ нэрэн гэдэг энэ редакц бол үүдээр нь алхаж орсон хүн бүхний амьдрал нь сайхан гэрэл гэгээтэй байдаг. Манай редакцаас бол нийтдээ ер нь байгуулагдсанаас хойш нэг нь одоо төрхийн хугацаанд 64 оноос хойш бол 11 гавьяат төрсөн юм билээ. Малчин нэвтрүүлэг бол одоо маш олон сонсогчтой нэвтрүүлэг. Би ч өөрөө радио сонсож хүмүүжсэн хөвгөлтэй говь нутгийн нэг л зүгээр нүгэлж ардын хөвгт байхгүй. 30 жил хөдөө орон нутагт дархан дах сурвалжлагчаар ажиллаж байсан. Дуу бичлэгийн студид бэлэн болцсон бүтээгдэхүүнийг манай Монголын радио фонд ажилтнанд оруулдаг байхгүй уран бүтээлчдийн. За энд хүүхдийн редакц одоо хүүхдийн зориулс нэвтрүүлэг бэлтгэдэг редакц. За энд манай нэг одоо хүүхд зогсчиндаа өсвөрийн сурвалжлагч юу? Бид нар ч одоо арадаг бараг нөгөө бид нар засвар үйлчлэгийг шийдэж арадаг явж байгаа шүү дээ. Тэнийгээр бахархдаг. Өнөөдөр 85 жилийн хугацаанд тасралтгүй бараг 40-50 жил явчихсан ийм олон сайхан нэвтрүүлгүүд байна. За тухайлах юм бол малчин нэвтрүүлэг байж байна. Газар тэнгэр, за ургацын далай гэдэг чинь Цэдэн нам байгаа, Мөнхтөр гэдэг энэ олон хүмүүс хийж ирсэн энэ сайхан нэвтрүүлгүүд байна. За дээр нь хүүхдүүдэд зориулсан өглөөний мэд нэвтрүүлэг байж байна. Үдшийн үлгэр гэдэг. Ингээ Монголын радиотой холбогдсон ингээд үеийн одоо Монголын сонсогчд маань өглөө сургуультай явах чахт нь орой гэртээ ирсэн байж хахт нь яг л нөгөө нэг олон жил хамт байсан тэр сэтгэлд нь хоногшсон энэ сайхан дурсамжууд бол Монголын радиод зайлшгүй бол. Монголын радиогийн 85 жилийн түүх гэдэг бол ус орны маань 85 жилийн түүх бол тэр чигээрээ одоо байж байгаа гэсэн. Монголын радиогийн алтан сан хөмрөг бол маш олон материалууд хадгалагдаж байна өнөөдөр. 1934 оны 5 сарын 1-нд Монголын радио анх байгуулагдаад за тэрнээс хойш бол 1950-ад оны эхнээс эхлээд маш олон үнэтэй сайхан баримтууд биднэрт хадгалагдсан байна. Дуу хөгжим болоод яриа дурсамж хурал аливаа арга хэмжээг хальсанд бичиж эхэлсэн тэр үеэс Алтан фондны ерөнхийдний хөгжлөд хамаарна. Нийтдээ 6 төрлийн ангиллаар Алтан фондыг хувааж үздэг. Тэгээ энд бол юу гэхээр жүжиг гэсэн нэг ангиллал байна. За уран зохиол гэсэн ангиллал байна. Дуу хөгжим гэсэн ангиллал байна. Сэдвт нэвтрүүлэг гэсэн ангиллал байна. Түүхт хүмүүсийн яриа дурсамж дуртгал гэсэн ангиллал байна. За мөн тэмдэглэл тэгвэл явдал томхон хурлууд за гадаад дотоодын төрийн тэргүүнүүдийн айлшилтай холбоотой бичлэгүүд гэсэн ийм 6 ангиллаар Алтан фондыг хувааж үздэг. Алтан фондод бол нэг 10 гаруй мянган цагийн материал бий. Хөх манган тэнгэрийг эзэгнэнхэн төрлөөе. Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт халын хоёр одны дахиахацсан чөлөөнд хоёр нүдний үзүүрт цэнгэрлэгт дийдэртээд хөх манган тэнгэрийг эзэгнэнхэн төрлөөе. Манай ард түмэн их баяр болгосон ардын хөлсгөлийн ялалтын 30 жилийн ой тогтгож байна. Хадгалагдж байгаа төрлүүд болохоор анх болохоор пянзаар хадгалагдчихсэн. Дараа нь болохоор зэрэг урлаан хэлбэрээр хадгалагдж байгаа. Тэгээд сүүлийн үед нь болохоор зэрэг кассетаар хадгалагдаад тэгээд 2005 оноос хойш болохоор CD-гээр хадгалагдаад уран бүтээлээ тавьж байгаа. Тэгээд 85 жилийн түүхэнд бол ерөөсөө гүйцэтгсэн үүрэг бол сая тухайлх юм бол Атрын 60 жилийн дөнгөж сайхан тэмдэглээд өнгөрч байна. Энэ Атрын 60 жилийн гэдэг бол ойтой бол Монголын радио бол ялангуяа газар тэнгэр ургацын талааны нэвтрүүлэг бол сашгүй болбот. Энэ Атрын айныг одоо анх эхлүүлэхэд анх одоо уриалахад анх энэ таниулахад бол Монголын радио бол Монголын радиогийн гүйцэтгсэн үүрэг бол маш чухал юм аа. Ургацын талаагүйгээр намар болдоггүй гэдээ бас нэг үг байдгийг нэвтрүүлгийнхэн дуу бол жишээлхэд одоо бүр Монгол одоо жил болгон намар ирснийг зарлж Монгол орон даяар явдаг ургацын талаа гэдэг дуу байгаа. Үүссэн цагаасаа хойш одоо маш олон цаг үеийн Монголын түүхэн тэмдэглэгдэх энэ маш олон цаг үеийн одоо гэрчин байсаар ирсэн. Дээр нь бас энэ олон нийтийг соён гээгэрүүлэх, боловсруулах энэ үйлсэд бол маш үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Тухайн бүрт одоо нэгдэлж хөдөлгөөн мэд юм уу айлсгүй бол энэ том айнуудыг бол ус орон даяар сурталчлах одоо нийтийг уриалан дуудах сэрэх энэ үүргийг бол соён гээгэрүүлэх энэ үүргийг бол маш сайн биелүүлсэн гэж боддог.
дурлаж хийхээсээ илүү энэ ажлыг би хийх ёстой гэж хариуцлага бодож энийг хийх ёстой. Хэрвээ би нэвтрүүлгийг хийж байгаа бол би энийг мэдэх ёстой тийм ээ. Хүнээж таних ёстой, бүтээлч мэдэх ёстой, уран бүтээлч дууртаач мэдэх ёстой. Энийг л яаж ард түмэнд аль болохоор хүргэх үү, танилцуулах уу, мэдүүлэх үү, энэ сайхан дуу яаж алдаршуулах уу, уран бүтээлчдийнхээ энэ бүтээл яаж түмэн олны хүртэл болгох вэ гэсэн ийм л бодлын үүднээс. Нэгдүгээр сувгдэр бол ингээд олон редакцууд, олон уран бүтээлч ажиллаж байна. За дээр нь Монголын радио дэргэдээ ахад 2 сувг байна. Нэгдүгээр сувгаас гадна Монголын дуу хоолой радио, P3 радио гэдэг ийм 2 радиод. За Монголын дуу хоолой радио бол энэ жил 55 жилийнхаа төлөвлөгч байна. За Монголын дуу хоолой радио бол Монгол улсыг гадаад улсууд оронд сурталчилж байгаа цорын ганц хэл мэдээлэл юм байна. 55 жилийн турш 40 гаруй улс руу одоо Монголын гадаад сурталчилгаа хийж ирсэн ийм түүхтэй ийм радио. Өнөөдөр Монгол, Хятад, Орос, Англи, Япон гэсэн энэ 5 хэлээр гадагшаага 45 орнд өөрсдийнхөө мэдээллийг өдөрт 5 цагаар гадагшаагаар дамжуулж байна. Манай Японы редакц бол 89 онд байгуулагдчихсан. Манай Япон сонсогч нар байна. Дандаа нэг хөгшин хүмүүс байгаад байдгүй. 7 хоног бүр ингээл 30-40 цагтал. Монгол улсаа ирэхэд төлөөж ийн гэсэн үг шүү дээ, тий. Тэгэл бид нар чинь нөгөө 10 минутын айл болох болж байгаа бүтэж байгаа сайн сайхан мэдээг л танилцуулдаг баг. Гадаад талын редакцууд маань дөрөв хэлсэн маш олон цагтл ярьдаг гэсэн шүү дээ. Бид нэр ойролцоогоор жилд ингээд цагтлынхаа тайментрийг гаргах гээд ер нь 40 хавцаа улсаас одоо улсын сонсогчдоос захидал хүлээж авдаг. 1 цагаас 1:30-ийн хооронд яг манай нэвтрүүлгийг хүлээн авч сонссон байгаа байхгүй. Манай хятадны редакц 3 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Тэгээ өдөр болгон 30 минутын нэвтрүүлгийг бэлддэг. Ялангуяа Оросын холбооны улсын иргэд бол манай монголчуудыг сайн мэднэ шүү дээ. Монголын түүх, соёл, уламжлал тэ байгаль тиймэрхүү сэдвийн нэвтрүүлгийг их голдуу сонирхно. Одоо 5 хэл дээр бэлтгэж явуулж Монголын дуулаар одоо бүх нэвтрүүлгүүдийг одоо монтажлаад тэгээ яг эфирээр цацгаад бэлэн болгоод тэгээ тийм ажил гүйцэтгэж байна. Шивэдийн хөгжлийн агентлагийн төслөөр хэрэгжсэн төсөл бол маш амжилттай хэрэгжсэн. За Монголын хамгийн анхны мэрэгжлийн ийм богино FM баг. Зөвхөн залуучууд зориулсан ямар нэгэн одоо реклам зар сурталчилгаа байхгүй, зөвхөн залуучуудыг хөгжөөн сэнгээх ийм зорилготой радиод бол байгуулагдаад одоо бол 11 жил болж байна. P3 гэдэг нэр Монголын сонсогчдод их олон таамаг дэвшүүлж одоо гарч ирсэн нэрлэлтэй. Одоо таамаглал дунд. Тийм, ер нь телевизээс радиод ороход илүү нөгөө нэг ярих тал дээрээ цэгцэрдэм байлаа. Ажил гарт орно гэж сайхан шүү дээ. Гарт орох хэрээр нөгөө шинээр хийх ч гэдэг юм уу, ажлаа сонирхлоогоор хийх ч гэдэг юм уу, өдөр болгон л суралцаж хийдэг болохоор тэрийг ачаал гэж хүлээж авахгүйгээр өөрөө суралцаж яах гэж бодоол хийдэг болохоор жаргалтай л байдаг. Өглөөг эхлүүлдэг. Тэгээд өглөө бүр шин байдаг. Өглөө бүр бас ирч хүч хүний нэг цаанаасаа би физиологосооч гэдэг юм ийм гой байдаг штэ. Гинти найтах ч юм уу. Тэгэл яг төгсөж байгаа. Тэгэл цаашаа явна штэ. Сонсогчдаа бүхэндээ 13 цагийн ээлжид цамхан мэдээгээ хүргье. Залуучуудтайгаа гар нийлээд ажиллахад айгүй таатай байдаг. Үнэхээр урам зориг эндээс авч чаддаг. Өнөөдөр энэ мэдээллийн технологийн энэ асар их хурдтай хөгжиж байгаа энэ үед бид нар бол Монголын радио бас энэ хөгжилтөө хөл нийлүүлэн алхаж байна. 2017 оноос эхлэн дүрстэй радиог бий болголоо. За энэ маань бол олон нийтийн сүлжээнд Facebook, Instagram, Twitter, за YouTube зэрэг нь олон нийтийн сүлжээнд бид нар бол өөрсдийн мэдээллийг дамжуулж байна. Өглөө бүр хамгийн зөв, эерэг, шин, сэргэг мэдлэг мэдээлэл бүхнийг 6-аас 9 цагийн хооронд даваагаас баасан гараг бүр мэрэгжлийн баг бэлтгэж шууд интернетээр харах радиогоор сонсох хөтөлбөрийг танд зориуллаа. За дээр нь бид нар сайхан Монголын радио гар утасны аппликейшн одоо хийж гүйцэтгэлээ. За энэ гар утасны аппликейшн маань хэд хэдэн онцлогтой. За нэгдүгээр сувг болон P3 радио. За Монголын дуу хоолой радио. За дээр нь энэ сувгуудынхаа шууд гаргалтуудыг өгч юм. Дээр нь одоо хөтөлбөрүүд, онцлог мэдээллүүд. За мөн хамгийн гол бид нар бол сонсогчдоо барьж байгаа бэлэг бол сонсдог ном гэдгийг энэ аппликейшн дээр хийж өгсөн. За их хөлгөн түүс гэдэг манай үндэсний радиогийн нэгдүгээр сувгаар явдаг
Монголын шилмэн зохиолуудын уран уншлагын нэвтрүүлэг байгаа. За энэ нэвтрүүлгийнхаа одоо Монголын сор болсон Тунгалаг Тамир Арманы одоо жишээлх юм бол уран уншлага бол ардын жүжигчин Гомбо Арвдангийн уншснаар энэ байрсан байх жишээтэй. За дэлхийн сонгодог уран зохиол дээр шадар уран цэргээс эхсүүлээд энэ сонгол уран зохиолууд бүгдээрээ одоо орсон байна. Подкастыг бас энэ радиогийн аппликейшнд бид нэр суулгаж өгсөн байна. Яагаад заавал энэ дүрстэй радиог бий болоод байгаа юм? Яагаад энэ нийгмийн сүлжээ рүү бусад энэ платформуд руу бид нэг нэвтрээд байгаа юм бэ гэхээр сонсогчд маань залуучж байна. За энэ сошиал нийгмийн сүлжээнд бол залуучууд маш их өндөр хандлагатай байгаа. За гар утасны хэрэглээ бол үнэхээр өсөж байгаа. Тэгээ бид нар бас зөвхөн одоо нөгөө радио сонсдог, долгионоор радиогоор хүлээж авч сонсдгоосоо гадна за энэ залуучуудад зориулсан нэвтрүүлэг өөрсдийнхөө энэ хийсэн мэдээлэл энэ контентуудыг энэ залуучуудад зориулах үүднээс бас энэ сошиал олон нийтийн сүлжээрээ бас ингэж орж байгаа. Манай цэцлийн баг Монголын үндэсний олон нийтийн телевизэд байрлаж ажиллах хугацаанд өглөө бүр тэдэнтэй хамт ажиллаж цаг хугацаа маш хурдан өнгөрч нэг л мэдхэд орой болчихдог байлаа. Тэгэхээр бид нэр энэ хажуудлын өрөөнд байрлаж байгаа Робокон гэсэн өрөөнд байрлаж байгаа. Үнэн зөв тэнцвэртэй мэдээллийг өгч өв соёл үнэлж бахархах үүх түүх уламжлал шинжлэх ухаан танин мэдүүлэх үүрэгтэй үндэсний олон нийтийн телевиз өнөөдөр 4 сувгаар үзэгчдэд хүрч байна. Улс орны аюулгүй байдлаас эхсүүлээд тусгаар тогтнол эх орон одоо үндэсний үзэл, соёл, зан заншил, хэл за бүхэл Монголын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон. Энэ олон зүйлийг авч явах хуулиар хүлээсэн үүрэгтэй юм хэвлэл мэдээлэл байгуулга. Энэ хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх цагийн нэмэгдүүлэх, уран бүтээлчдийнхаа одоо чадварыг нэмэгдүүлэхийн тулд бид нар сувгийнхаа тоог хүртэл нэмж шít. Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1-р сувг гэдэг бол соёл, зан заншил, хэл одоо уламжлал энэ бүхнийг л олон түмэнд хүргэхэд чиглэгдэж байгаа. 2-р сувг нь бүх мэдээллийг 17 цаг явуулж байна. Одоо цаашлаад бид дахиад шинэ сувг гэр бүл гэдэг сувг нээх гэж байна. Ягаад гэвэл 1-р сувг маань 17 цаг явж байгаа ч гэсэн тэрэн дотор өнөөдөр хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн хувь хэмжээ бага байна. Залуучуудад хүмүүжлийн сэдвүүд бага байна. Гэр бүлийн тухай нэвтрүүлгүүд бага байна. Тийм учраас өнөөдөр ирээдүйн манай хүүхд залуучуудыг хүмүүжүүлэхэд онцгой чухал гэр бүлийн сувгийг гаргаж ирж тэр 30% нь хүүхдүүдэд, 30% нь залуучуудад, 30% нь эцэг эхчүүдэд зориулсан ийм том нэвтрүүлэг явуулах тусгай сувг дараагийн ээлжинд хэрэгтэй болж байна. Энэ бол өнөөдөр ард түмний өмнө тулгарж байгаа бодит хэрэгцээ шаардлагын дагуу үндэсний олон нийтийн радио телевиз хөгжиж дэвшиж байгаа хэлбэр. Ялангуяа сүүлийн 3 жилд үндэсний зөвлөлөөс болон одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн өнөөгийн удирдлагын зүгээс хийж байгаа бүтээлч ажлуудын үр дүнд одоо энэ шин сувгууд нээгдэж одоо BBC шиг, NHK шиг CNN шиг өөрөөр хэлбэл бид нэр төрөлцсөн сувгууд бий болгож нэвтрүүлгийнхаа цар хүрээг нэмэгдүүлж олон нийтийн хүртээмжээ нэмэгдүүлж чадж байгаа явдал энэ үндэсний олон нийтийн радио телевизийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шинэ боломжийг нээж байгаа. Үндэсний телевизийн дотор мэдээний агент мэдээ дотроо явж байгаа саллаа агентлаг гэдээ болсон. За энэ чинь 2-р сувг болоо явчихж байгаа шүү дээ. За тэгээд дараа нь хамгийн сүүлд 2 сувг араасаа ингээд төрсөн шүү дээ. Спорт сувг. Спорт сувг. World сувг. Дэлхийд даяар одоо Монгол англи хэлний World сувг. Ингээд 4 сувгтай болж байгаа байхгүй. Энэ 1-р төрсний урлаг. 2-дугаарт нь дуу одоо чимээний урлаг. 3-т юу гэдэг найруулгын урлаг. 4-т нь хэл ярианы урлаг. 5-т техник болоод технологи урлаг гэдэг ингээд энэ 5 талаас нь л харна гэж энэ бид одоо нэвтрүүлгийн зөвлөлийн хүнээс очих техник гэдэг юм. Манайх
4 сувагтай тэр 4 сувгийнхаа хөтөлбөрүүдийг ингээд аваад яг зарлагдсан хөтөлбөрийн дагуу нэвтрүүлгийнхаа зөвлөлийн гишүүдэд нэвтрүүлгээ үзүүлэхэд бэлтгэл ажлаа хангаад одоо нөгөө файлаар нь татаад яг таймлайн дээр өрөөд нэвтрүүлэг үзэхэд яг бэлэн болгож нэвтрүүлгээ үзүүлдэг гişүүдтэй. Үзүүлэхгүй бол зарлахгүй шүү гэж дандаа яригддаг. Яагаад үзүүлэхгүй бол зарлахгүй юм бэ гэж хэлж байгаа хэрэг штэ. Тэр хүнийг зүгээр нэг юм шүүлтүрэнд ч юм уу ямар нэгэн тийм юмд оруулах гэдэг биш. Цагаар төлөвсөн юм одоо минутаа секундээр тийм ингээд төлөвдөг. Нэлээ юм наривчилсан юм нарийн ажиллагаатай нэлээ нямбаа тийм чамбаа хүүхдүүд манад ажилдаг одоо нэлээд залуучсан байгаа. Батлуусын хөтөлбөр дээр одоо яг эфирт юу гарч байгаа бүгдийг нь хариуцж ажилдаг гэсэн үг. Маа чи 3 хэлжээр ажилтдаг. 1-р сувг, 2-р сувг бас 3 хэлжтэй. Бидний ажлын гол шаардлага тэмлээ яг нэвтрүүлгээ цагтаа үлээж аваад тэр яг цагтаа л эхлүүлэх. Энэ бол мэдээж нэгдүгürt үзэгчээ хүндэлсэн, үзэгчээ өөртөө өөрийнхөө нэвтрүүлгийг татсан гол зүйл нь тэр. Үндэсний телевизийн хамгийн отхон суваг болох MNB World. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 4-р суваг болох англи хэл дээр мэдээлэл хөтөлбөрөөр бэлтгэдэг MNB World сувгийг олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 3-р зүйл заастай дагуу гадаадын үзэг сонсогчдод Монгол улсынхаа тухай мэдээлэл хөтөлбөрийг одоо хүргэх зорилгоор анх санаачлан 2017 оны 8 дугаар сараас төслийн ажлыг бол эхлүүлсэн байдаг. За төслийн зорилго бол сая хэлсэнчлэн Монгол улсынхаа одоо орчин цагийн өнөөгийн одоо болж байгаа үйл явдал улс төр нийгэм эдийн засгийн мэдээллийг бол үзэгчдэд хүргэх. За түүнчлэн одоо улсынхаа түүх, ёс заншил, өв соёл, за урлаг уурын сайхан спорт эдгээр амжилт олд одоо дэвшилтэт зүйлүүдийг бол гадаадын үзэгчдэд төдийгүй одоо Монгол улсад байгаа бусад хүмүүстэй хүргэх зорилгоор бол энэ төслийг эхлүүлэн ажиллаж байгаа. Гадны улс орнууд дэлхийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлээр эфирээ цацгах нь цөөнгүй. Харин Монгол улсын хувьд телевизийн салбарт энэ гарц хаалттай байсан гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл Монголын үндэсний олон нийтийн радио телевиз англи хэлээр тасралтгүй мэдээлэл бэлтгэн хүргэх Монголын анхны MNB World сувга үлгийдэн авч үйл ажиллагаагаа амжилттай явуулаад 2019 оны 12 сарын 22-нд 1 жилийн ойтойгоо залгажээ. Цамхан хүнтэйч цоглог эрч хүчтэй ажилдаг чадварлаг хамт олон энд байна. За хөтөлбөртөө бол бид нар мэдээлэл хүргэхээс гадна Монгол улсын одоо аялал жуулчлал хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байгаа тэр тухай бид нар нэвтрүүлгүүдийг бэлтгэж хүргэдэг. За түүнчлэн энэ хүрээлэн буй байгаль, цаг үүр, хүн ардын одоо үндэсний соёл, нүүдэлчин ах уй соёл гэдэг эдгээр зүйлүүдийн талаар бол олон нэвтрүүлгүүдийг бол бид нар бэлтгэж хүргэдэг байгаа. Эфирийн хувьд бол өдөрт 12 цагийн эфирийг бол давталтайгаар хүргэж байгаа. Эфирийн 60 хүртэлх хувийг бол одоо үндэсний олон нийтийн радио телевизийн алтан сан хөмрөгт байгаа урд өмнө бэлтгэж одоо хадгалсан тэр өв соёлын нандин бүтээлүүдээс бол орчуулж хүргэж байгаа. За эдгээр энэ бүтээлүүдийн маань дийлэнх олонхыг бол бас Монгол кино контент бол эзэлдэг. За киногоороо дамжуулж бол бусад олонний үзэгчдэд ер нь Монгол улс гэж юу юм бэ? Одоо хүмүүс нь ямар онцлогтой, ахуй амьдрал нь одоо ямар хөө дүр төрхтэй юм гэдгийг бол харуулахыг зорж байгаа. Үзэгчдийн хувьд бол бид нэр мэдээж эрийг Монгол улсад суугаа гадны одоо хөрөнгө оруулагчид, элчин сайдын яамдын ажилтнууд, за түүнчлэн Монгол улсад аялал жуулчилж байгаа өөрийнхөө бизнес үйл ажиллагаа хийж байгаа эдгээр хүмүүс зэрэг хэлийн чандад орж байгаа бусад одоо гадны иргэдэд бол бид нар нийгмийн захин сүлжээний Facebook, YouTube, Instagram, Twitter хуудасуудаар дамжуулж бид нар хүргэж байна. Зорилт үзэгчдийн нэгдүгээр том бүлэг нь бол энэ гэж байгаа.
За хоёрдугаарт нь Монгол улс өөрөө 3 сая хүн амтай. Тэгээ өнөөдөр бол маш их юм глобалчлал явагдаж байна. Бид нэр өөрсдийнхөө өөх төрх үе соёлыг одоо дараагийнхаа энэ залуу үед бол өвлүүлж үлдээх ажил бол телевизийн салбарын одоо бас чухал үүрэг байгаа. Тийм учраас гадаадд буюу хилийн чандад оршиж байгаа Монголын иргэд бол манай одоо энэ сувгийг бол бас цахим сүлжээгээр дамжуулан үздэг байгаа. За энэ иргэдэд бол бид нэр тэдгээрийн одоо өсч төрөмж байгаа үр хүүхдүүдэд Монгол өв соёл уламжлалаа дамжуулах зорилгоор бол бас эдгээр бүлэг үзэгчдийг сонгож ингэж нэвтрүүлгээ хүргэж байгаа. За 3 дугаарт нь бол ер нь бол англи хэл бол дэлхийн нийтийн хэл болчихсон байгаа учраас англи хэл сурж байгаа залуучуудыгаа бас үзэгчдийнхаа нэг томоохон төлөөлөл болгож Монгол орн дотооддоо бол бид нэр өргөн нэвтрүүлгээр энэ телевизийн сувгуудыг бол хүргэж байгаа. MNB World гэдэг бол зүгээр нэг MNB-гийнх биш, энэ Монгол улсыг бас нэг дуу хоолой болох, өнгө үзэмж нь болох, царай нь болох тийм сувг юм шүү. 5-10 жил энэ дараа ч юм уу аль эсвэл тэрнээс ойрхон байж магадгүй баруун тишээ гармаар байна. Европт, Америкт энэ сувгаа гаргамаар байна шүү дээ, тий. Тэгэхээр мэдээж нөгөө нэг хиймэл дагуул хөрөнгө мөнгө санхүүтэй сүүгээд асуудлууд бол маш их байгаа. Гэхдээ өнөөдөр эхлэлийн тавьж чадсан. Бидний гол зорилго чинь бол Монголыгоо дэлхийд таниуллыг сурчлаа гэдэг байгаа тийм. Яаж одоо нэг гадаад хүний чихэнд Монголын тухай зөв мессеж хүргэхгүй гэдэг бодол өөр ирэхгүй, төрхөөс өөр арга байхгүй. Энэ галтгоонд орж ирсэн бол. Тэр Монголын одоо соёл, тийм ээ, түүх бүхэл зүйлийг одоо гадаа экспортлох зорилттой учраас бүхэл зүйлсүүд рүү орж ингэж орчуулга хийж байгаа нь одоо миний англи чадварыг их шаардж байгаа. Манай орчуулгын албанаас ерөнхийдөө юу гэдгийг энэ манай сувгаар гарч байгаа нэвтрүүлгийн нэг бараг 50-60% нь л дамждаг л гэж хэвчж болох байх та. Нэг хүн яг өөрийнхөө хэлхийг хүссэн санаагаа бүтэн өгүүлбэрээр биш одоо хувааж эсвэл дундаас нь өөр утгаар ч юм ингэж оруулж ирдэг болохоор яг тэр бүрийг ингэж утгачлж орчуулгаас өгцөө юм билээ. Нэвтрүүлгийн голоор л явдаг тэр нөгөө нэг хөтлөлттэй нөгөө манайхан ч айгүй ингэж уянгалуулж ярьдаг тий. Тэгтэл яг тэр нөгөө англи хэлний тийм нэг уянгалуулсан юм байдаггүй шууд ингэ хилчигдэг. Тийм болохоор тэрэн дээр айгүй зөрөө гардаг. Тэрнээс кинон дээр бол гайгүй. Мэдээж хэрэг бид нар өнөөдөр ингээ кабелийн олон телевизүүд нэвтэрчихсэн гадны зөндөө олон улсын телевизүүд энд байж байгаа. Гэвч нөгөө хэлний бэрхшээлээс болоод тэрийг үзэхэд бол төдийлөн сонирхлын татахгүй ойлгомжтой биш байх зүйлүүд бол гарч ирдэг. Гэтэл өөрийнхөө яг өнөөдөр амьдарч байгаа малчин хүнийхээ ахуй соёл, тэр морь молоо яаж ууж байгаа, айраг цэгээгээ яаж бэлдэж байгаа энэ тухайга монгол хэл дээр ингээд англи хадмал орчуулгатайгаар за зарим контентуудыг бол шууд англи хэл дээр ингэж бэлтгэсэн контентуудыг үзэхэд бол маш уран зоригтой байна гэдэг талархал бол үзэгчдээс ирдэг. Төслийн хэрэгжилтийн нэгдүгээр шатанд бол энэ телевизэд ажиллах мэргэжлийн сэтгүүлч за одоо мэргэжлийн тэр телевизийн уран бүтээлчдийг бол бид нэр бэлдэж цаашдын хөгжлийнхэн суурийг бат бэх тавих эдгээр ажлууд дээр бол анхаарч ажиллаж байгаа. За цаашаа мэргэжлийн хүмүүсийг бол урьж ажилуулах түүнчлэн бүр тогтмол ажилтдаг одоо гадаадын тэр хөтлөгч нэвтрүүлэгч тэр сэтгүүлчдийг бол урьж ажилуулах. За энэ хүмүүсээр дамжуулан бид нар олон улсын хэвлэл мэдээллийн зах зээл тавигдж байгаа тэр стандартуудыг бол хангаж ажиллах зэрэг энэ Монгол улсын гадаад сурчлагыг одоо дамжуулж байгаа MNB World сувгийг бол одоо сансрын хиймэл дагуулаар бусад улс орнуудад бол түгээх энэ ажлуудыг бол төлөвлөж байгаа. MNB World-ийн эфир бол одоо Атинза гэдэг серверээс явдаг. MK гэдэг одоо дүрсний пост, CG Expression гэдэг одоо лого, тайтл бичдэг. Тэгээ манайч нөө англи хэл дээр телевиз болохоор энэ бүх юм дан англиараа сабтайтл англи гэж тэгэл мэргэжлийн дотор энэ тоног хөрөмжүүд нь ер нь бол сайн байх хэвээр. Тэр ямар нэг алдаа гарах хэсгүй инженер юм бол техникийн ямар нэг саадлага шууд нэвтрүүлээд хамжуулах тийм хэрэгтэй. Нөгөө 3-4 дугаар сувгийнхаа эфирийг нөгөө алдагдaltaгүй одоо бүтэн 24 цагийн эфир явуулж байгаа. Дээрээс нь одоо студидээ орсон шууд олон бичлэгүүдийг одоо бүх шаардлагын дагуу бид нар бичих ёстой. Энэ хоёр сувгийнхаа яг үндсэн яг энэ серверөөрөө маань ерөөдөө яг дамжуулж байгаа техникүүдийн завсарууд маань ичээ барилдаг. Тэндээ яг орж ерөөдөө яг одоо засварч гэмтэл дуу төрсний гэмтэл тэгээд дамжуулах хэсэгт гарах гэмтлүүдийг ичээ яг найдвартай ерөөдөө 24 цагийн шууд эфирийнхээ найдвартай ажлыг хангаж ажилладаг байгаа. Серверийн хэсэг хүйтэн байдаг тий. MNB Sport.
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 3 дахь суваг болох MNB Sport. MNB Sport сувгийн уран бүтээлчид хүн ардын бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын зөв хэвшлийг нийтлэл нэвтрүүлгээр уриалахыг зорьжээ. Мөн төв дэлхий болон эх орондоо зохиогдож буй спортын уралдаан тэмцээнүүдийг цаг алдалгүй өндөр түвшинд дамжуулан ажилтгаа. Одоо бид нар ажиллая. Одоо 3 дугаар суваг буюу MNB Sport суваг руу очицгаая. За ерөөсө хаашаач орж ирсэн дандаа чиптэй. Ерөөсө чипгүйгээр явах гэдэг асуудал ерөөсө байхгүй. Сайн байна уу? Манай үндэсний олон нийтийн радио телевизийн одоо нэг MNB Sport суваг одоо байгуулагдаад бол нэг удаагүй. Гэхдээ бол яг бид нар бол энэ анх телевиз байгуулагдаад 50 гаруй жилийн түүхэнд бол одоо спортын нэвтрүүлэг бэлтгэж ирж байсан. Манай одоо фонд бол бас нэлээд баялаг фонд байдаг. Тэгээ сүүлийн үед бол 2000 он гарснаас хойш бол бүр Чандмын студид өстө бүр спортоор дагнаад явж байсан. Тэр үед ч гэсэн үүссэн одоо фонд бол одоо манай спорт суваг дээр байж байдаг. Тэр болгоныг одоо бид нар бол авч ашигладаг. Энийг юунд ашигладаг гэхээр зэрэг одоо Монголын одоо спортын түүх нэгэд хэсэг нь бол одоо манад байж байгаа учраас бид нар одоо Ахмад тамирчтай иргэн дурсах анх хөгжиж байгаа спортыг одоо хэрхэн түүхэн замнал нь явж ирсэн гэдгээс бол бид нар одоо залуу хойч үед бол үзүүлэхэд бол маш ажил бүгдэлтэй бас баялаг материал байдагт бол бид нар нэлээд талархдаг. За манай MNB Sport суваг одоо байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр бол одоо яг MNB Sport суваг маань байгуулагдаж үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэ ер нь бол одоо бас телевизийн нэвтрүүлэг маань бол үндсээр бол бас спортын нэвтрүүлэгтэй бас ажиг холбоотой шүү дээ. 67 онд анх телевиз үүсгэн байгуулагдаад тухайн үеийн одоо бас үндэсний хуулийн наадмыг шууд дамжуулж байх жишээтэй. Тэгээд спортын нэвтрүүлгийн алд маань бол одоо ингэж үе үед ингэж боломжиж дамжиж ингэж хөгжиж явсаар за тэгээд Чандмын студид спортын нэвтрүүлгийг алж явсаар 2018 онд бол яг аль биеснээр биед бас суваг төрөлдсөн суваг болж одоо байгуулагдсан. Тэгээд дотроо өөрснөө ингээд спортынхаа төрлийг үндэсний спорт, их спорт гэдэг ингээд төрөл жанраар нь ангилсан байж байгаа. Үндэсний спортын хувьд бол одоо манайха эртнээсээ одоо уламжлалтай мэдээж одоо монголчуудын бахархал болсон 93 наадам байна. Эднийг бол одоо бид нар бол одоо жилийн жилд ингээд цаашдаа барьж явдаг. Энэ дэр бол тухайн бүрдэн одоо зүгээр юу наадам одоо тэр болж байгаа юу барилдаан одоо наадмуудыг шууд дамжуулахаас гадна бид нар тухайн спортыг сурталчилсан нэвтрүүлгүүд одоо хийж кандидатуудыг бэлтгэдэг адуучин гэдээ байж байна. Эдэр мэргэний уурхай гэдээ байж байна. Тэгчнээ одоо яг одоо үндэсний спортыг хөгжүүлэх мөн үндэсний спортыг цаашдаа дэлхийд сурталчлах одоо тийм гадагшаа одоо програм солилцоонд одоо явуулахад бэлэн одоо тийм кандидатуудыг бол одоо яг үндэсний спортод тулгуурлан бэлдэж байгаа. 2000 оны 11-р сард хамгийн 15 минутын хугацаатай спортын мэдээг бэлтгэдэг байсан бол за өнөөдрийн байдлаар мэдээллийн цаг бол нэмэгдсэн. За тусдаа MNB Sport суваг болж өнгөрсөн жилийн 3 дугаар сарын 5-наас үйл ажиллагаа явуулж MNB Sport сувгийн спортын мэдээтэй болсон. Спортын мэдээ маань 21 цагаас орой бүр 20 минутын хугацаатай үзэгчдэд хүрдэг. Өөрийн эх оронд болоод хөлийн чандад өрнөдөг спортын томоохон үйл явдлуудын мэдээллийг бид бүхэн энэ спортын мэдээгээр үзэгчдэд бэлтгэн үзүүлдэг. Суваг байгууллагад бол нэг 30 гаруй хувийн юутай шинэ нэвтрүүлэг шууд дамжуулалт 60 гаруй хувь нь бол давталтын давталтуулан одоо фондноос үзүүлдэг байсан. Өнөөдөр ингээд нэг жил хагас болоод 2019 оны одоо төгсгөл оны зааг дээр бид нэг ингээд тайлангаа гаргаад үзэхэд бол манай өөрсдийн бие уран бүтээлчдийн бэлтгэж байгаа спортын тухай шинэ контентууд болон шууд дамжуулалтууд нь болохоор зэрэг эсрэгээр 68 32 болж байр нь өөрчлөгдсөн. Одоо олон цагаар нөгөө машин зогсох, явуул стан зогсох чинь нөгөө халаах, малаагаа захгуулаад зардлуус ихтэй гэдэг. Тийм болох дээр бас нөгөө энэ дээгүүр дарга нар санхүүгийн шийдэж байгаа. Тэгээд дотор болж байгаа үйл ажиллагаан дээр бол ихэвчлэн явуулын пүүлтэй ашиглаад. Явуулын пүүл гэдэг чинь нөгөө явуулын станцтайгаа яг л адилхан. Зүгээр машин суйрлуулаагүй л болохоос биш тоног төхөөрөмжөнд яг л адилхан. Лөө ерөөсөө өсөөлөхөд ороо 10 хүртэл хүлээтэй 10-11 2 цаг зогсно. Одоо гисрал тэгэл тест сигнал авах эндээс одоо шилэг тавьдаг гэж байна. Волейболын лиг бол бас өөрөө бас зохиогдоогүй нэлээд удсан. Түүнээс гадна бол одоо бас саяхан одоо юуны
гимнастикийн улсын аварга болсон. Өөр телевизэд гимнастикийг нэг сонирхоогүй. Ширээний теннис байна. Мөн оюуны спорт байна, шатар байна, даан байна, зун буудал даан байна. Гэгчээний одоо мөн одоо Монголд ингээ хөгжиж байгаа одоо өөр спортын ямар төрлүүд вэ те. Бид нар бол спорт бол ямар нэгэн одоо салбар төрөл одоо тим спорт одоо төлхөө дамжуулбал бид нар үзэгчдийг одоо өөртөө татна гэсэн тийм зорилго байхгүй. Спортын бүхэл төрлийг бид нар одоо үзэгч төвнийхээ одоо эрэлтэд нийцүүлээд бүгдийг л одоо үзүүлэх зорилго тавьж байгаа. Тэгжээж бид нар одоо залуу хойч үеэ одоо спортоор дуртай болгоно. Түүгээр дамжуулж бидний элитийн хойчийн олимп төв дэлхийн алдартай тамирчдыг бэлтгэхэд бидний үзүүлэх оруулах бас нэг томоохон хүнтэй хувь нэмэр болох байхаа гэж боддог. Манай MNB спорт цугийн хувьд бол одоо өдөрт 17 цагийн эфир бэлтгэдэг. Одоогоор нийтдээ нэг 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. За тэгээд Монголдо болон дэлхийд ихэнд болж байгаа спортын тэмцээн уралдаануудыг үзүүлэх. За тэгээд дээрээс нь мэдээллийг үзэгчдэд хүргэх. За биеийн тамир спортын боловсролыг одоо иргэд олон нийтэд олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За үндэсний спортоо сурчлах гэдэг спортын одоо бүхэл төрөл жанрыг хамарсан одоо энэ нэвтрүүлэг контентуудыг бэлтгэж ажиллаж байна да. Одоо саяных болохоор очиод волейболын шууд явж байгаад одоо ингээд зүр завсарлагдсан байгаа. Тэгвэл бол одоо эндээс тасалж аваад дараагийнхаа эпирийг бэлдэж өгнө. Тэгээд бас энэ манай төрийн далбаан дээр олон хүний гар үсгэд байгаа. Тэгэхээр дандаа манай спортын алдартнууд энэ одоо өөр манай чандан студ байх үеэс л одоо яг улбаалсан юм байна. Олон нийтийн телевизийн хуулиараа бүх юмыг үзүүлж байх хэрэгтэй. 8 настай хүүхдүүд үзүүлэх хөтөлбөртэй байх хэрэгтэй. 80 настай бууралдаж байх хэрэгтэй. Тэр залуучууд хэрэгтэй. Улс төрийн сонирхдаг хүмүүс тэр нь хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр спорт гэдэг бол одоо бүх нийтийн үйл хэрэг. Ганцхан удаа спортын уралдаан тэмцээнээр хязгаарлахгүй. Энэ манай яг MNB спорт цугийн яг өөрсдийн нэвтрүүлгийг бэлтгэдэг студ. Манай телевиз ч одоо 150 студ те 600 студ гэдэг. Энэ бол одоо 150 студ гэдэг студ юм байна. Яг ингээд спортын сувгтаа зориулаад студээ бид 2018 онд 3 сард анх одоо яг ингэж байгуулжсэн студ. За энэ одоо манай Kyokushin каратегийн тамирчид 4 цагийн юмн дундаас 40 секундын яг зэгцтэй юм гаргаж чадвал чи дөнгөж мэдээ бэлдэж эхэлж байна. Сурвалжлага хийж эхэлэх гэж байна. Түүхэн цаг хугацаанд ажиллаа хийгээд энэ спорт гэдэг юмыг үзэгч танд үзээ сууж байгаа хүмүүнд хүргэсэн болоо гэж би дотроо баярлж байна. Үзэгч та бүдийнхээ орой амгалан айлтгая. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр даваагаргийн дугаараа үзүүлэхэд бэлэн боллоо. Үзэгч бидний арай бүр үздэг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр ямар их уран бүтээлчдийн ур ухаан, хүч хөдөлмөр, хурд хариуцлагын дор хүрдэг гэж санана. Мэдээ бол их олон процессор дамжуулагддаг. Одоо ингээ харахад нэг 4-5 сууж байгаа юм шиг харагдаж байгаа бол цаанаа бол зураглаач, жолоо, сэтгүүлч, гаргагч, редактор гэдэг. Одоо Монголын мэдээ сувгийн сэтгүүлч, редактор, жолооч, оператор бүгд ажиллаж байгаа. Тэгээд яг шууд эфир түлхэгдэж байгааруд нь 3G-гээр түлхэгдэж байна. Шуурхай мэдээ хийгдэж түлхэгдэж байна. Тэгээд цагаан мэдээнүүдээр шууд орж байна. Төрийн ордноос, хангаар давтнаас гэл. Тэгэл цаг харж амжихгүй л ингээл өнгөрөөд очиж байгаа. Яг телевизээр гардаг хүмүүсийг л хүмүүс ажил хийдэг гэж бас дүгнээд идэг штэ. Тэгэхээр үүний ард бол маш их инженер техникийн албаныхан зураглаач, сэтгүүлч, эвлүүлэгч, найруулагч, техникч, гэрэлтүүлэгч гэд маш олон хүний хөдөлмөр байдаг. Монголын мэдээ сувг. Монголын үндэсний олон нийтийн телевиз 52 жилийн өмнө эфир эхлэхдээ мэдээгээр хийсэн байдаг. Одоо бид 17 цагийн эфирийг өдөртөө бий дааж идэг. Ийм Монголын мэдээ гэдэг сувг болон өргөжчихэд байгаамаа. Манай архив бол бас Монгол орны одоо хариуцлагатай он цаг үеийн бүхэл шуурхай үйл явдлууд юу болж байсан тэр болгоны архивыг бас бид нар бий дааж Монголын мэдээ сувгийнхаа дэргэд авч явдаг. За хамгийн гол хариуцлага маань хүн дээр оногддог. Бид одоо техник удирддаг нэгж биш. Одоо бусад цэнгийн хөтөлбөрийн төр шиг юм цаг үеийн ачаал үүрдэг биш. Өдөр тутмын нэгтгэхийн өглөө ирээд 8 цагт шуурхай хуралдахаас ахуулаад за тэгээд үйл явдал нь юу байна?
орой амардаггүй, өглөө амардаггүй, хагас бүтэн санд амардаггүй. Ерөөсө тасралтгүй иргэдэг энэ телевизийн мэдээллийн хөтөлбөр хийх хариуцлагыг бүтнээрээ үрдэг ийм 100 орчим хүнтэй ийм сувг байдаг. Операторуудын паланаас эхлээд сэтгүүлчдийн үг одоо гаргасан хөтлөлт одоо доор явсан титр гээд бүх зүйлийг нэг бүрчлээ ярьдаг. Дээрээс нь хэний мэдээ хамгийн сайн байсан бэ, хэнийх муу байсан бэ. Эх 7 хоногт бид нар юун дээр анхаарч ажиллах уу? Эх 7 хоногт ялангуяа одоо улс орны одоо дотор болж байгаа үйл явдлууд ямар онцлог зүйлүүд байна, тэрийг яаж үзүүлэх вэ? Аль талаас нь харуулах уу? Гадаад мэдэн дээр жишээлбэл бид нар ямар бодлого барих уу гэдэг маш олон асуудлыг хэлэлцдэг. Нэлээ урт хурал тэгээд маш завгүй ажилладаг учраас тусдаа бол багаараа байнга тогтмол хуралдана. Гэхдээ 7 хоногийн хамгийн ихэнд бол яг ингээд үндсэн бүрэлдэхүүнээр Монголын мэдээ сувгаараа хуралддаг байна. Тэгэхээр манай улс тэгээ хийчихвэл болж байгаа юм санагдсан. 1000 малаас авах ашгийг 800 гаруй малаас авах гэдэг бол тэрийг бол 5-6 жилийн төлөвлөгөөтэй хийх хэрэгтэй байна. Тэрийг шинжлэх ухаантай хийх хэрэгтэй маа гэдэг тийм санаа гаргасан. Хэрвээ яг үзэгчийн зүгээс ингээд харах юм бол тэр нэг юм юмны тэнцвэрт байдал алдагдаад. Давхын нөхцөл байдал Монгол улсад ямар байна гэдэг алтан ишгийн сурвалжлага орж ирсэн. Ерөнхийдөө титрээ ямар нэгэн алдаа авахгүй хэвэн явсан юм цагаа урдэл. Бид нэр яг тухайн өдөр болох үйл явдлуудыг өдөрт нь бүртгэж аваад за тэгээд сэтгүүлчтэй гаргадаг байгаа. Өнөөдрийн байдлаар нэг 4 сэтгүүлч яг одоо гарцсан байна. Манайх 21 аймагт сурвалжлагчтай дээр нь Хилийн чандад бас сэтгүүлчтэй. Одоо завхнаас манай шуудад оюун эрдэнэ сэтгүүлч маань шууд холбогдох гээд яг өнөөдрийн үйл явдлаар жишээлбэл энийг авч байна. Одоо өнөөдөр Монголд болж байгаа болон дэлхийд дахинд болж байгаа бүхэл анхаарал татсан сонирхолтой мэдээлэлүүд бүгдийг л багтаахаар үзэж байна да. Чин зөвхөн одоо эх оронд болоод дэлхийд дахинд болсон ч биш. Гар гариг дээр, сансар дэлхий дээр одоо юу болов, ямар нээлт болов, тэр бүгдийг бол мэдээж идэг л ийм агуу том мэдээллийн хэрэгсэл шүү дээ. Тэгэхээр Монголын мэдээ сувг гэхээр өдөр тутмын 3 цагийн шууд нэвтрүүлэг, тойм тайлбар, за казак бурад хэл дээр тогтмол мэдээ, орон нутгийн мэдээ гээд үчийн мэдээ гэд энэ олон мэдээнүүдийг явуулахаас гадна цаг тутмын энэ мэдээг явуулахаас гадна манай сувг дээр улирлын шин чанартай зан түнчлэн тэмдэглэлт ой өдрүүдэд тохиосон юм томоохон шуудууд явуулж идэг. Мэдээчин байна гэдэг бол өөрөө хувь үнээсээ мэдээнд явдаг сурвалжлагч, оператор, найруулагч, за түнчлэн эвлүүлэгч нар, за тэгээд хамгийн эцсийн гэрэл тавхаас ахуулаад дууны инженер, найруулагчид хамгийн сүүлийн хариуцлага нь хөтлөгч диктор дээр оногддог. Ерөөсөө шат болгондоо хүн болгон түүхэн шурхаа, шат болгондоо хүн болгон хариуцлагатай байж энэ ажил бүтдэг. Нэг шатанд нэг цэгэн дээр нь хариуцлага алдах ч юм уу, утахад мэдээний хурд алдагддаг. Хурдгүй байна гэдэг бол мэдээ түргэн шурхаа биш гэдэг бол цаг үеэсээ хоцорно. Гих мэтчлэнгээр ингээд асуудал гардаг. Ийм учраас бид нар өглөө эрт орой тардаг ийм л хүмүүс амдаа. Миний ажил бол одоо ерөнхийдөө бол ингээд мэдээ яг хариуцлагатай нөгөө ирсэн мэдээнүүдийн монтажлж ирсэн мэдээнүүдийг одоо яг эфирт өгнө. Одоо нэг буруу коннот дарах одоо их байхгүй. Бидний одоо дамжуулалт чинь бүх уран бүтээлчдийн хийсэн тэр уран бүтээлийг одоо зөвхөн энэ техникийн хэрэглээ явуулсан үзэгчдэд ингээд аюулгүй хүргэлтэй. Секунд алдах юм бол тэгэл дуу дарагдана тийм үү. Тийм учраас маш анхааралтай байх хэрэгтэй. Мэргэжлийн онцлог гэвэл маш шуурхай байх хэрэгтэй тийм. Бүхэл ажиллагааг нэгжигдээ физикийн үйл ажиллагааг туслах, үргэлжлүүлэх тийм зорилготой төслөг да. Бид нэр 11 цаг тэг минут гэхэд төв студитэйгээ холбогдоод өнөөдөр манай хангай дортонд ийм зочид ирнэ гэсэн мэдээллүүдийг ерөөхдөө өгөөд явчихсан. Одоо оцраг хэлсэн аюуг явуулсан стац гэж байна. Хүүхд. Тэрийн дараа л ажиллаж байсан. Тэгэл яваа. Зурглаач болсон. Бид бол улс төрийн хувьд бол хараад байхгүй байхыг хичээнэ. Гэхдээ улс төрөөс тодорхой хэмжээнд хараад байлгадаг зүйл маань манай төсвийн санхүүжилтийн асуудал байдаг. Энийг бас бид нар хаасаагүй ярьж явж байгаа. Жишээлбэл тухайн жилийн төсвийн тэдэн хувь гээд хууль заачдаггүй болохоор энэ төсөв хөдөлдөг. Хоёрдугаарт бид нар сүүлийн 2-3 жил бас нэлээ өндөр ачаалттай ажиллаж байгаагийн хувьд ер нь бол цаашдаа бол хөгжлийн чиг хандлагыг яаж тодорхойлох ёстой вэ гэж бодохоор тухайн жилийн улсын төсвийн тэдэн хувь гэсэн ийм хувь хуульчлаа заачих юм бол санхүүгээ төсвөөч гэсэн авахтаа бид нар хараад бус байх ийм илүү их хуулийн дээр боловсронгуй болгож өгөх ёстой. Олон нийтийн радио телевизийн
хуулийн 8 дугаар зүйлийн 2-т ер нь бол манай нийтлэлийн бодлогыг ямар байх ёстой жанжин чив шугамыг заагаад өгсөн байдаг. За энд өөрөөр хэлбэл бид нар Монгол улсынхаа ардчлал, хүний эрх, шударга ёсыг эрхэмлэж ажиллах, за түүнчлэн соёл, өв уламжлалыг дээдлэн ажиллах, хараад бусаар ажиллах, за түүнчлэн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зүйл залтуудад заасан нэлээд хэдэн залтууд манай үндэсний олон нийтийн радио телевизийн хуулинд давхар тусгагдаад өгсөн байдаг. Цагийн үрд хөтөлбөр гэхэд 6 өдрийн 6 болонтой эдийн засаг, эрх зүй, за байгаль орчин, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд гэдэг. Түрүүний хэлсэн хуулийн дээр байгаа зүйл залтуудыг бүр ингээд яг нийтлэлийн бодлоготой тэт хөдөр тийм болонгаар тийм сэдв хүндэн гээд нэлээд сайн сегментлж өгсөн. Бид нар хуулийг маш сайн биелэж ажиллаж байгаа маань сүүлийн бидний 2 жилийн ажлын нэг онцлог. За тэгээд тэрний цаана түүх, шашин, соёл, шинжлэх ухаан гэдэг мөн хуулийн тусагдсан мөртлөө цагийн үрдийн булан тусагдж амжаагүй ийм сэдвүүдэд тогтмол явуулахын тулд 11-ээс 14 цагийн өдрийн хөтөлбөрт ярилцлага хэлбэрээр оруулсан. Өөрөөр хэлбэл үндэсний олон нийтийн телевизийн хуулийг, олон нийтийн телевизийн, радио телевизийн тухай хуулийг ингээд альч талаас нь үзээд уншсан. Хууль нь яаж хэрэгждэг юм бэ гэвэл бид нар тогтмол булангууд хуулийн тусгагдсан сэдвүүдийг ач холбогдол бүхий Монгол улсын үндэсний аюулгүй байдал нөлөөлөх бүхий энэ ач холбогдолтой бүх сэдвүүдийг бид нар олж өгсөн. Энэ хурдаж байгаа нэмжтэй сүлээр боо. Бид хуваарийн дагуу Монголын мэдээ сувагт ажиллахдаа ургахын нарнаар ажилдаа ирээд үчийн бүрийн хүртэл цаг нартай уралдан ажилдаг хамт олонны ажлыг мэдэрсэн. Мэдээж телевизийн амин сүнс нь мэдээ байдаг. Ард иргэдэд үнэн зөв тэнцвэртэй мэдээллийг хүргэхийн тулд хуучин эмээ маянтлаг ажиллаж байсан. Мэдээллийн нэрэнд Монгол улсын 21 аймаг 330-аад сум суурьнд болж буй үйл явдлыг цагийн хүрд хэмээх нэг цагийн хөтөлбөрт багтаан хүргэх боломжгүй. Иймээс би даасан Монголын мэдээ суваг бий болох шаардлага үүсжээ. Манай суваг өөрөө потенциалын хувьд өдөртөө 7-8 цагийн тасралтгүй шууд дамжуулах ачааллыг үүрч чадчихээн. Үүний хажуугаар тогтмол ийм төслийн болон өөр өдөр тутмын ажлууд. Түүнчлэн бид нар нэрлүүл сүлжээний нэвтрүүлгүүд биднэрт олон байгаа. Тойм тайлбар, зөв чиг, экспертийн цаг, явлаа ирлээ, томилтоос ирлээ гэдэг ийм олон нэвтрүүлгүүдийг энэ олон шууд дамжуулалт мэдээнүүдийн хажуугаар хийж яадаг. NHK, BBC, KBS тэрэн шиг л болох ирээдүй бидний хүлээж байгаа. Тийшээ л явах хэрэгтэй. Өөр тийшээ явбал бид буруу явж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм болоосаа гэж бас олон нийт хүсдэг байх гэж бодож байгаа. Одоо CNN тэндээс мэдээлж байгаа нэхэд тэнд нэг бөмбөгдөл өрсөн ч газар хөдөлсөн ч очицсан л байдаг үстэй. Нэг газар гамшиг болгож ч гэсэн дэлхийн хэмжээний том уулзалт болсон ч гэсэн хамгийн дөрөнд CNN-ийн мэдээ, BBC-ийн мэдээлэл очицсан л явж идэг үстэй. Манай бол чадахгүй л. Тэгэхээр одоо тийм болохын хөлн мөрөөдөж тийшээ л явах хэрэгтэй л гэж ойлгож байгаа. За яг энэ бол одоо 32 м өндөрт гэдэг чинь нэг ойролцоогоор 9 давхар орчим юм. Тэр эрэх механизмуудыг тослол нэрэг болтын чангална ямар нэгэн уртцсан аваар ослоос сэргийлж тийм ээ. Хавар намрыг үндсэн. Тэрнээс өөрөөр бол одоо гинтийн эвдрэл гэмтэл гарах. Яг өвлж гисэн ингээл гарцаг үед бол бид нар одоо дүнжин гарыг урд гээл дамжуулж хахад өвл шүн 2 цагт. Гэхдээ яг тэгэхэд бол би гараагүй л да манай ах нар шүн 2 цагт гараад холболт хийгээл ингээл өглөө мөрийг дамжуулаад төв ангиас дамжуулж хахад. Харин эвдрэл гэмтэл гараагүй ч гэсэн ерөөсөө хавар намартай нэг сайхан өдрийг сонгож байгаа л тэг гарч үзлэг үйлчлэгээ хийждэг байхгүй. Миний л хийх ажил тэгэл тэрий ч бас олон хүн сонсож гин үзэж гин те. Тэрий чинь тэрийг хэр удаан нөгөө хүмүүс үзэхгүй байх уу гэдэг чинь надаас шалтгаална шүү дээ. Мэдээллийг орондоо ял хараад байгаа юм чинь. Бүх материалтай харьцсан. Тэгээ бүх хүмүүстэй харьцсан дээр нь. Тэгээд хайзаа зөөр очиж нөгөө тгийгээ босгоно. Бидний ажил бол цаг наргүй. Гад орсноос хойш бүх нэвтрүүлгийн тайз гар бие оролцсон. Зөвхөн би тайзны зураач учраас тайзаа хийн гэх юм байхгүй. Бас тэр үзэгчдийнхээ хандлагыг бас
тийм ээ тодорхойлж бас судалж чаддаг тийм чадвартай байх хэрэгтэй гэж би бодож байна. Бүх киноны театр, нэвтрүүлгийн театр заставкийг бүгдээ гараараа бичдэг байсан. Хуучин бол яг зураачт нь өөрсдөө ингээд бичдэг байсан байхгүй ингээд. Ажлуудаа хийгээд дуусны дараа ингээд дэлгэцээр гарах үед ингээд бид нар хийсэн штэ гэдэг тэрнгээр айгүйх бахархдаг. Үндэсний орны радио телевизийн хамт олон бид сард 28550 минутын нэвтрүүлэг киног дэлгэцээр үзүүлснийхээ төлөө сард ердөө 1100 төгрөгийг хураамжлан авдаг. Та бүхний сар бүр төлдөг хураамж бидний уран бүтээлд дэмжлэг болж олон 10 жүжиг, нэвтрүүлэг, кино төслүүдийг бид бүтээн төрөвсаар ирсэн. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз танд үйлчлэх өргөн нэвтрүүлгийн үндэсний сувг. Үндэсний үзэл, өв соёл, үр хойчтой өглүүлэн үлдээх үн цэнтэй бүхнийг Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хийж буй нэвтрүүлэг, уран бүтээл бодлогоороо танин мэдүүлж, тусгаар улсын үнэт дархлааг бий болгож байгааг гарч буй нийтлэл нэвтрүүлгээс нь харж болно. Бидний зөвхөн монголчууд төсөлж энэ цагийн түүхийг ирээдүйн очтой үлдээх зорилготой илээ. Эдийн засаг, эрх зүй, байгаль орчин, соёл урлаг, боловсрал гээд бүхий л чиглэлээр олон нийтийн телевиз, олон нийтэд хүрсэн контент үйлдвэрлэж алтан сан хөмрөхдөө Монгол улсын үе үеийн түүхийг хадгалж байна. Хүүхдийн тэгээд одоо баримтат соёл урлагийн нийгмийн спорт залуучууд 16 мм гээд одоо хуучин манай нэг дамартай хайснаас шүү дээ. Тэрийг ингээд хуулаад тэгээ хайсанд хийгээд тэгээд надад дараас хадгалагдчих дээ. А манай нөгөө юуны уран сайхны кино тэр гэдэг бол өөр фонд хадгалагдчих дээ. Кино фонд гэдэг 16 мм-ийн одоо жинхэнэ ховор 70-80 оны тэр дамартай хайснасаа бид ч одоо 16 17 оноос ахуулаад хуулаад тэгээд бас энэ хадгалагдчих. Хадгалалтын бас горим гэж байдаг бах тийм. Яг уу тэгэл энэ чигшил энэ тэр нь яг л нөгөө кино дуу төрсийг яаж хадгалах вэ гэдэг энэ стандарттайгаар гэрэл зургийн хайсны температур нь ямар хэвтэй, чигшил нь ямар хэвтэй ингээл энийг тэгэл хэмжээл хянаал явчихна. Олон нийтийн телевиз бол одоо баялаг архивтай, түүхтэй. Энд бол да бас сүүлийн 50 гаруй жилийн одоо Монголын түүх чиглэлд үлдсэн юм да онцгой л да. Онцгой тийм архивтай, онцгой газар л да. Манай үндэсний олон нийтийн телевизийн сан хөмрөгт олон төрлийн сорон зай айлсууд дээр болон гэрлийн бичлэгээр хадгалагдсан материалууд байгаа. Энэ материалууд гэдэг нь тухайн үедээ хийгдсэн нэвтрүүлгүүдийг хадгалж авч үлдсэн. Үндсэн манад өв хөрөнгөл гэсэн үг болж байгаа. Тэгэхээр энэ манай өв хөрөнгө гэдэг маань Монголын ард түмний өв хөрөнгө гэсэн үг. Үе үеийн уран бүтээлчдийн хийсэн, уран бүтээлчдийн хийж бүтээсэн тэр контентууд чинь Монголын түүхийг өгүүлж байгаа учраас энийг бид нэр хойч үедээ үзүүлэх дахин давтан гаргах энэ үүргийг ер нь үндэсний олон нийтийн телевиз дээр байгаа энэ материалаа хувиргаж оруулж иж бид нэр зайлшгүй энэ контентыг авч үлдэх хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар сорон зай айлсан дээр бид нэр төрөл бүрийн форматын гэдэг нь DVCAM форматаар байгаа, Umatic форматаар байгаа, Bitcam гэсэн форматуудаар байгаа. Дээр нь 16 мм-ийн гэрлэн бичлэг, 35 мм-ийн гэрлэн бичлэг гэсэн. Тэгэхээр үндсэн энд байгаа зөөгчүүдийг бид нэр яаралтай нэн даруй тоон болгож хувиргаж оруулах хэрэгцээ шаардлага нь нэгдүгээрт хойч үедээ үзүүлэх, хоёрдугаар энэ форматуудыг дахин сэргээж үзэх боломж нь бол тухайн тоног төхөөрөмж нь байхгүй үйлдвэрлэлээс гарсан дэлхийн нийтийн хөгжил өөрчлөгдөд явж байгаатай холбоотойгоор энэ материалуудыг зайлшгүй тоон болгож хувиргаж авах шаардлагатай. MNB1 Монголын үндэсний телевиз.
Олон нийтийн радио телевизийн одоо хуулийн дагуу олон нийтийн радио телевиз хөтөлбөрийн одоо бодлогоо гаргаад ингээд ажилладаг. Арилжааны телевизүүдээс бол чиг үүргийнхаа дагуу манайх бол эрс ялгаатай. Арилжааны телевизтэй хийж чадахгүй байгаа. Яг арилжааны чиглэлээр хийхэд ашиг орлого бас багтай. Ийм юм дээр нэвтрүүлгүүдийг олон нийтийн телевиз бол өөрөө хийж гүйцэтгэдэг. Гэхдээ жишээ авахад одоо манай эрх дөрвөн цаг гэдэг хөдөө орон нутагт хийдэг, малчтын тухай амьдралаар хийдэг юм нэвтрүүлэг байна. Энэ бол одоо бас ямар нэгэн одоо арилжааны телевиз бас энийг хийгээд энэгээр ашиг орлого олоод за нэвтрүүлэг өөрийгөө одоо санхүүжүүлээд явах тийм болцоогүй. За бас орон нутагт одоо зардал гаргаад 21,360 сумд одоо бас хурц ажиллах бас төвөгтэй. Яг одоо манай энэ үйл ажиллагаа явуулж байгаа энэ олон нийтийн телевиз гэж нэртэй манай 1-р сувг бол түүх, зан заншил, өв уламжлал, хүүхэд, залуучууд за ингээд яг өөр өөрийн гэсэн одоо хийх ёстой одоо ажлуудыг нэгтгэл гэсэн. 1-р сувг бол чиг үүргийнхаа хувьд одоо монголчуудыг соён гэгэрүүлэх тийм л үүрэгтэй. Монгол улсад бол одоо ястан үндэстнүүд одоо бас олон. За энэ болгоны онцлогийг гаргасан. Энэ болгоныг хөтөлбөртөө тусгаж нэг чих нэвтрүүлгүүд бас зөөнгөө байна. Манайд бол би энэ нь бол одоо яг бусад телевиз хийж одоо боломжгүй гэдэг нь нөгөө арилжааны чигшин чанар байхгүй учраас одоо зайлшгүй одоо манайх ингэж хийж үзүүлдэг. Өв уламжлалын энэ албаны хийж байгаа нэвтрүүлэг болгон төв болдог. Одоо алтан санхан хүмүүрт хадгалагддаг. Өв соёл гэдэг бол жишээлбэл загчин эмгэн загчнараа ярих. Тэр хэл өөр өв соёл. Үндэсний телевизээс хүн хардггүй юм л гардаг, үзэдгүй юм л гардаг гэдэг. Гэтэ эн чинь цаанаа нөгөө нэг дархлаа. Эн чинь нөгөө нэг үндэстэн ингэж байх ёстой ойлголт гэдэг утгаараа заавалчгүй бид нар юмнуудаа суураа ингэж аваа явж байдаг. Хатгалагдаж үлдэх юм, исаалгагдаж үлдэх юм гэдгийг л ерөн сайтрын ялга бол тэр үсвэлийн нэвтрүүлэг хийхсний одоо хамгийн гол зорилго болох. Яолк гэх юм уу, норуу ахын текстийг бичих чинь нуусуу залхуураа бичдэг. Бид нар бол бичих аюулгүй дуртай. Одоо бидний хайгаад сургалаад ирээд яваад байгаа тэр өв соёлууд хаана байдаг вэ? Зүгээр малчны хотод. Энийг үлдээхийн тулд шүү дээ асар олон мөнгө гарна. Тухайн цаг үед нь очиж чадаагүй дараа нь очлоо гэдэг нөгөө нь байхгүй болсон байдаг. Тийм тохиолдлууд айгүйх байдаг байхгүй юу? Тэгээ яг өрөвхтүүдээс нь юм нэг одоо бит тусаа өвтэйгч ч юм уу байлгаж асуух мэдэх юм байхгүй. Биднэрт тусалцаа хэрэгтэй, дэмжлэг хэрэгтэй, хүн хүч хэрэгтэй. Телевизийн нэвтрүүлэг хийхин тулд яах ёстой вэ? Телевизийн сэтгүүлч хүн ямар байх ёстой? Найруулагч хүн ямар байх ёстой? Зурлаач нь ямар байх ёстой гэдэг хамтын бүтээл одоо учраас энэ өөрөө их онцлогтой байдаг. Үе үеийн одоо уран бүтээлчд, үе үеийн одоо телевизиончдод эндээс төрж гарсан. Үе үеийн одоо шинэ энэ манай одоо ингээд мундаг сайн явж байгаа энэ сайхан одоо телевизүүд байна. Эдний одоо дарга нэг уран бүтээлчд бас одоо манай энэ их айлаас одоо бас өргөц тусгаарлаж гарч ирсэн юм уу би. Тийм учраас энэ телевизийн өөрийнх нь нэг тийм школ одоо энэ гэж байдаг тийм ч учраас энэ одоо манай нэвтрүүлгүүд илүү одоо бас хүмүүст хүрж бас тийм бодиттой байд юм болов уу гэж боддог шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй ирээд яг л ингэж хүлээж авсан нийгэм тий. Тэгээ 25 хүн дотор нэг хүн гэхээр одоо аль ч үйлчлэгийн салбар дээр гэтэл албан байгууллагууд юу гэдэг вэхээр манайд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан ажлын байр байхгүй гэж боддог. Би одоо энд ирэхээр л өөрийнхөө бүх амьдралын асуудал проблем марттай. Харин өглөө гэрээсээ 3 давхраас доош буух гэж харин амтгүй. Энэ хүмүүс чинь арга гэртэй, ахуй амьдралтай яах юм бэ? Бүр би хитэн төгрөгөөр яаж амьдрах юм? Цалин мөнгө хэрэгтэй. Тэрний тулд энэ байгууллагууд нийгмийн хариуцлага ухамсарлаад энэ хүмүүсийг ойлгоод эхэндээ жоохон хэцүү байдаг. Харьцаад ирэхээр бүр салган аргагүй хүмүүс байдаг. Үнэнч тэг энэ давуу чанаруудыг олж хараад ажилд аваач. Ажлын байраар энэ хүмүүсийг хангаач л гэж одоо уриалмаар байна. Спайк энэ баг бишээ. Нүд нь ийм баг хүрээдэг байхгүй юу? Та нарыг хэн гэдэг вэ? Эргэн тойрон чулуу. Манай агуу. Нэр их үдэж байгаа шиг байна. Бид хоёрт энэ болдрог дараад авчих юм байгаа юу?
кино тасралтгүй явж кино алба эхэлсэн түүх бол 1985 оноос эхлэлтэй. Энд орж ирээд Ахмад үеийнхээ ах гиснараас суралцсан, заалган одоо хүртэл бид нар бүгдээрээ суралцаал явж байгаа. Биширч хүндэлдэг хүнийхээ дуу хоолоон дээр өөрөө дуу оруулна гэдэг бол үнэхээр тийм жүжиглэнэ гэдэг бол маш гоё аз завшаан. Болж игэл бүгдэн дээр л орчих юмсан гэсэн бодол. За анх бол мэдээж бид нар шууд гол дүр аваад явна гэж байхгүй. Түрүү манай дэгээ хэлсэн сайн уу хаа цагид болж гэж гэдэг юм. Ганц нэг өгүүлбэр дуурна шүү дээ. Бичиг баримтаа шалгуулна. Бичиг баримтаа шалгуулна. Зөвхөн тэгээд гэртээ очингуудаа тэрийгэ үзэх гэж киноны турш зөндөө хүлээн. Телевизтэй тэгээд тэр дундаа энэ дууны найруулагчийн жил мэрэгчлээ амьдралаа холбоосонд сая манай залуучуудын хэлдгээр одоо орой гэрлүүгээ яраад өглөө ажил руугаа яраад тэгэл нэг мэтгэд 30 жил чинь 3 жил юм шиг л өнгөрчихөж байгаа шүү дээ. Энэ нутагт явж байна. Амьтаг хүнтэй уулзаад ингэ явж хахад энэ одоо ийм нэг асуудал болоод байгаа юм байна. Танахаар үзэж учрыг нь оллоо гэдэг юм уу? Эсвэл тэгсэн байж тээ чи энэ буруу юм болсон юм байна. Энэ зөв болсон юм байна гэдэг одоо тийм ард түмний одоо үнэн зөв дүгнэлт ихэд энэ манай бас байгууллагын энэ олон жилийн түүхт олон том уран бүтээлч тавч явсан энэ байгууллагын одоо өөрийнх нь үн цэн орчтой болоо гэж. Үн цэнийг дараагийн үед хүлээлгэж өгөх. Энийг одоо нэр төртөө авч явах. Ийм л зорилготой байгаа даа. Хэрв та бүхэн үндэсний олон нийтийн телевизийг үзэхээр хүсэх юм бол хурж ирээд үзэж болно. Гэтэ нэвтрүүлэг юм уу дорохоор бол тэгээд мэддэгдэх хуудас дээрээс авчирч тэгээд зөвшөөрлөлтөй орж үлдэг. Гэхдээ хамгийн гол нь та өөрийгөө илэрхийлэх, иргэний үнэлэх бичиг баримтаа хэрэгтэй. Улсын онцлог объект гээд усаас яаж өгсөн. Одоо тусгаалын шийдвэр гаргаж өгсөн тийм объектууд. Яг бидний ард талд бол Монголын үндэсний олон нийтийн телевизийн тэр дундаа телевизийн түүхийг харуулсан багахан үзэглэн байгаа. Манай логотой бүхнээ ганцхан манахаар зарагдана. Тэгээд яг нөгөө баяр ёслоор болохоор дээгөө нөгөө энэ тентхийн нэвтрүүлд орсон хүмүүстэй бэлэглэн. Эрен сурвалжлах нэвтрүүлэг ардын журмын даатгал гэсэн сэдвээр ярьсан за маш хэрэгтэй сэдв. Цаг нартай уралддаг, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг шаарддаг олон нийтийн гих тодтголтой тус телевиз 800-аад ажилтан албаа агчтай. Онцгой объектод тэдний ажил өрнөдөг. Бид уран бүтээлчидтэй уулзсан ярилцаад энэ том байшинд ажиллаж явахдаа тог захилгааны зардал, уран бүтээлчдийн цалин хөс, тоног төхөөрөмж, тайз студийн зардал тэр бүхий л цаг нартай уралдан ажилдаг тэднийг ажиллах таатай орчноор хангах үүднээс хүүхдийн цэцэрлэг, фитнес заал хүртэл нээснийг талархан харж байлаа. Энийг урсгал зардалд бидний өгдөг телевизийн суурь хураамжуулах 1100 төгрөг нэмэр болдгон сайшаалтайч энэ бүхэнд хүрдэг гэхээр чамлалттай. Байгууллагын ажилчдын хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх илүү дэлчинтэй тэмцэх тийм л зорилгоор байгуулагдсан. Фитнес зөвлөлтөө. Ингэж барьж байгаа. За. Яг энд одоо дасгал хөдөлгөөн хийчихэд эндээ усанд орчоод энэ бүх материалуудын байгууллагаас тавиад өгчдөг юм. Манайд одоо үндэсний телевизийн ажилчдын хүүхдүүд явдаг. Үүний хажуугаар хамран сурах тойргоо нэмэгдүүлэх үүднээс ойр орчны орыг хүсэртэй хүүхдүүдийг хүлээн авч байгаа. Өглөө бид нэр одоо 7:30-д ирдэг. 9 цагаас үйл ажиллагаа эхэлдэг. Монгол улсын хэмжээд гүйцэтгэх тодорхой үүргүүдийг хуулиар хүлээсэн энэ байгууллага байдаг. Тийм ч учраас хуулийн дагуу төрийн зүгээс төсвийн дэмжлэг үзүүлдэг. Энийг парламентаараа жил болгон шийддэг. Монголын нийт иргэдийн эрх ашгийг хамгаалуулж байхын тулд үндэсний зөвлөлийг сонгодог 15 гишүүнтэй. Энэ 15 гишүүн бол энэ хуулийн дагуу 4 нь ерөнхийлөгчөөс, тийм ээ? 4 нь засгийн газраас, за 7 нь их хурлаас сонгогдож томилогддог. Тэгэхдээ энэ хүмүүсийн нэрийг дэвшүүлдэг нь төрийн бус байгууллагууд, олон нийтийн байгууллагууд нэрийг дэвшүүлээд тэгээд саяны хэлсэн төлөөллийн байгууллагууд маань тэр өөрийн хариуцсан төрийн бус байгууллагуудаас нэр гарч ирсэн улсуудыг сонгоод улсын их хурлд оруулж
6 жилийн хугацаагаар томилдог. Тэгэхдээ олон нийтэд үндэсний зөвлөл бол хөтөлбөрийн бодлогыг шууд тодорхойлж өгдөггүй. Тэдний одоо нэвтрүүлгийн болон редакцийн хараат тус байдал хөндлөнгөөс оролцох хэрэг байдаг. Манай уран бүтээлч нар бүх шатны одоо удирдах ажил, гүйцэтгэх ажилтнууд хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулад жил улирал хагасчлаар нь үндэсний зөвлөлтөд танилцуулаад биднээр батлуулаад төсөв мөнгөө шийдүүлээд ингээл ажиллаа хийдэг. Бусад үйл явцад бид нар оролцдог. Ийм л онцлогтой. Энэ нь юу юм гэвэл олон нийтийн эрх ашгийг, нийт үзэгчдийн эрх ашгийг хамгаалж суух ёстой 15 хүн гэж байна. Энэ дотор төрөл бүрийн мэрэгжлийн хүмүүс сууж байж Монголын үзэгч олон, сонсогч олон түмний эрх ашгийг энэ үндэсний олон нийтийн телевиз гүйцэтгэж чадаж байна уугүй юу гэдэг хяналт тавьж тэрний үйл ажиллагааг чиглүүлж байдаг юм. Ер нь гэхдээ олон нийтийн радио телевиз бол бусад орнууд ч гэсэн нэг юм байдаг шүү дээ. Жохоо уйтгартай байдаг гэж. Тэр уйтгартай байна гэдэг чинь нөгөө сенсац центраас аль судалгаа зайлсхийхээр л уйтгартай болж байгаа шүү дээ. Уйтгартай байна гэдэг чинь худлаа биш байх хэрэгтэй байхгүй. Худлаа юм чинь бас их хүнд их сонирхолтой байдаг шүү дээ. Худлаа юм бол бас хөөцөлдөх юм бол бид бол нөгөө имиж юм алднаа л гэсэн үг шүү дээ. Энийг бол манай иргэд одоо ойлгодог болсон байхаа гэж бодож байгаа. Манай уран бүтээлчд бол энэ ажлынхаа төлөө төрсөн улсууд гэж би хувьдаа боддог. Энд байгаа 900 хүн бүгдээрээ үйлчлэгч, цэвэрлэгчээсээ ихсүүлээд ерөнхий захирлаа хүртэл зохион байгуулалтаасаа ихсүүлээд орж гарч байгаа бүртгэл ажлын хариуцлагаасаа ихсүүлээд хүн болгон өнөөдөр яг үндэсний олон нийтийн радио телевизийн ажилтан гэдэг өндөр нэр хүндийг одоо тээж явахын төлөө маш ийм чин сэтгэлээс ажиллаж байгаа хамт олон гэдэг юуны өмнө хэлмээр байна. Олон нийтийн боллоод 13-4 жил болж байгаа ч гэсэн өнөөдөр бидэнд бол нэг нөгөө хэлэхэд олон нийтийн жишгээс BBC-гээс, NHK-гээс тийм ээ CNN-ээс дутхгүй тийм үндэсний бааз суурийг мэдээллийн маш том хүчирхэг бааз суурийг бий болгож чадсан гэж би хувьдаа боддог. Энд бол бүх хүний хөдөлмөр өнөөдрийг хүртэл 2006 оноос хойш ажилласан үндэсний зөвлөлийн гишүүд, за гүйцэтгэх захирлууд, ерөнхий захирлууд, за радио телевизийн захирлууд, нийт уран бүтээлчид, редакторууд, найруулагчид, операторууд, ер нь бүх хүний л оролцоо энд онцгой чухал үүрэг гүйцэтгсэн гэж боддог. Утасны шөнийн 20 цагт одоо юу хийж байна? Хэрээгээ сууж шүү дээ. Зарих. Харихгүй шүү дээ. Зөв өчтөрөөс онсон өнөөдөр он тэгэл Маргааш Баяр Мишелийн профтай тэгээд нөгөө төр бичлэгтэй тийм болохоор юм аяж дуусчаад Маргааш нөөдрийг авчих юм тэгэл гэрийн хараарна да. Тэгтээ харьцангуйд бол нэг хон жүжөөд их нь бол гайг болцсон. Уужин болол тэр яриад нэг коридороор хондог байсан шүү дээ. Бичлэг дуусна тэгэл харин да. 11-12 үед л дуусах шинжтэй байна. Баярын өдөрч байсан, он гарч явцж байсан, шинийн нэгэнтж байсан те баяр наадмаар ингээд тасралтгүй үндэсний телевизийн эфирийг уран бүтээлчдийнхаа хийсэн уран бүтээлийг за манай нэвтрүүлгийн зөвлөл хянаад бид нэр энд одоо үзэгчдэд хүргэх дамжлага үйл ажиллагааг бол тасралтгүй хийж байна. Цахилгаан байна, дулаан байна. Өвлийн зэгт одоо тэгээд ус дулаан гэдэг чинь мөн л одоо хэрэгтэй. Амгалт үйчсэн яг тэгээд нэрчэндээ суугаад ажиллая гэдэг яваад байж. Энэ тэнд нэг усалтчихгүй бол тэгээд гайвуулдаг. Хамгийн олон усалтх нь ойлоо хэцүү байдаг. Хажууд нь орон сууц одоо ингээл боролтой студ гэл нэг холон гэдэг энэ хавь өөрийнх ч одоо бүгд л манайхаа цаалаас тавьдаг. Манай байгууллагын одоо орон тооны дээд хязгаарыг бол манай үндэсний зөвлөлт тогтоож өгдөг юм байна. Одоо би бол тогтоохгүй, ерөнхий захирал тогтоохгүй. Хуулийн дагуу болохоор манай удирдах дээд байгууллага үндэсний зөвлөлт тогтоож өгдөг. Тэгэхээр энэ жил бол бид нар бол 800 гаруй орон тоотой ингээд тогтоож өгсөний дагуу ажиллаж байгаа юм.
800-аад ажилчныг ер нь бүгдийг баг таних юм биш дөрөв те. Өө танилгүй ховог нэртэй тань штэ. Болормоо гэдэг нэртэй хүн манай байгууллагт 11 хүн байх шин. Тэгэхээр чин тэгээд Сэдвийн болормоо, Ачаандүгийн болормоо гэл дандаа овогтой нэр нь том байгууллага учраас сонгож орж ирсэн байгаа. Орж ирсэндээ сэтгэл Өндрээ нөө. Зүг чигээ олтол нь ямар ч хэлсэн сургагч багш арч ажиллана шүү гэх нэгэнд даатгаж өгөө. За тэгээд нөгөө хүн маань за тэг 3 сар ийм дараа. За жигтрээд нэг тийм манай байгууллагын ажилтан болно да. Манай энэ архив фонд гэж байна. Цаасан сурд архив бол нэг байдаг. За телевиз радиогийн хальсны фонднууд бас байна. Радиогийн алтан сав хөмрөг, телевизийн алтан сав хөмрөг, телевиз радиогийн эргэлтийн фонд. Тэгээд кино фонд энэ төр гэдэг. Улсын хэмжээнд захим архив төсөл хэрэгжээд одоо үндсэндээ төгсөлтийн хашаатанд явж байгаа. Өдөө өсний орны дараалал үзсэн автограф. За давтамар. Давтамар. Сая манайх нөгөө парк шинжилт хийгээд тэгэхэд шинэ машинууд авсан. Тэрнийхээ бас нэг шинэ машиныг аваад л явж байгаа да. Жишээлбэл одоо 5 машин хонжих чинь сувг суураа шүү дээ. Нэг сувгт 2 машин, араадад нэг машин. За телевиз эфир ингэж дууссан юм байна. Үндэсний телевиз эфир явж л байгаа тохиолдолд ер нь бид л ард нь ажиллаж байна гэсэн. Ажил дуус хамгийн гоё юу? Зарна шүү дээ. Тэгтэр л үдээр тусаад бас ажилтаа байна. За. Монгол үндэстний оюуны дархлааг хамгаалж тогтвортой үйл ажиллагаа явуулах үүрэгтэй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн бүтээлүүдэд иргэд бид хяналт тавих бүрэн эрхтэй. Мөн өрх бүр суур хураамж төлснөөр цаашдын нээлттэй хариуцлагатай байдалд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа явдал юм. Олон нийт өөрсдөө үндэсний олон нийтийн радио телевизэд дэмжиж дэмжлэгээ сайн үзүүлж байгаа тохиолдолд энэ телевиз бол улс төрчид болон төр засгаас илүү баг хараад байх энэ нөхцөл бүрддэг. Энэний нэг одоо сонгодог жишээ нь бол юу гэхээр энэ олон нийтийн дэмжлэг болсон телевиз радиогийн хураамж байхгүй. За Монголд бол энэ хураамж ерөөсөө анх эхлээл бий болохоос өмнө мөржижсэн тэр тарифаараа л явж байгаа. 1100 1200 төгрөг. Энэ нь бол тухайн үедээ бол $1 багцаатай гэж үзэж исэн юм билээ. Тэг өнөөдөр бол 0.5 цент ч хүрэхгүй. Тийм хураамж иргэд бол төлж байгаа. Тэрнийхээ төлөө бол үндэсний телевизээс одоо 4 сувгаар 12-оос 17 цагийн эфирүүдийг үзэж байгаа. Дээр нь радиогийн 3 сувгаа бас сонсож байгаа. Дээр нь одоо манаас мэдээллийн сайт гээд ажиллаж байгаа шишээтэй. Тэгээ энэ их мэдээллүүдийн төлөө бол та иргэн та бол одоо сард нэг 1100 1200 төгрөг өдөрт бол 850 төгрөгийг бол төлж байгаамаа. Хэмээн бицэг хэмээн гэдэг хуучин байгууллагын дотоод мэдээлэл өгöd байсан сайтыг мэдээллийн шин сууг буюу мэдээллийн захим гарц маягаар мэдээлэл өгöd олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болгож байгуулсан маш их ачаалттай ажилтан ялангуяа сошиал хөгжүүлэгчд маань багасаа л ингээл үндэсний телевизийг үзэл ингээд яжаад өөрөө бас ингээд орж ирээд ажиллана гэхээр нэг баг анх орчод итгэж өгөөгүй л дээ. Манай үндэсний телевиз тэгээд Монголын мэдээ сувгийнхаа нэвтрүүлгээс захим орчинд өргөд сайтынхаа мэдээллийг бас Facebook, Twitter зэрэг газрууд шеэрлждэг гэж. Миний зөв монголчууд 12 сарын 30-нд манай шинэ жилийн нэгж бичлэг, нэгж зураг, нэгж лайв явах шүү. Баярлалаа. Өдөр шөнө 12-1 хүртэл явсан. За одоо яг одоо оф шүү явж байна. Яг дор бичлэг хүүхдүүд үзэж байна. За тэгээ заа гарч байгаарай. За дуу билнэ үү? За.
одоо холбоосуудаа хийн. Хөтлөлтөө чинь тэгэл харин да. Одоо л ээлжиндээ ороод сурцсан. 2018 оноос одоо ичтэй дижитал технологи шилжчихэд ингээ 4 удаагийн шинжилгээг үзчихэд сууж байна да. За хараараа басан болоогүйг нь хэлээрэй. Сагаан сараар бид нар чинь өөрөөр хүртэл 2-3 цаг хүртэл ажиллаад тэгээ буужсэн. Энийг дуусчих маргаашхан тайлыг тавьж. Ажиллах үедээ ажиллана. Өдөр л бол өдөр гэдгээр л явж байгаа тийм ээ. Наад хараа. Наад дууны багшаа. Хамгийн ихний хүүхдийг урагшлуул. Өнөөдрийг хүртэл Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд ажиллаж ирсэн Ахмад уран бүтээлчид, ажилтан албан хаагчид, шин залуу үеийнхэн маань маргаашийн түүхийг бичихийн тулд хөгжил дэвшлийн замаар өнгө төрхөө өөрчилж, эрч хүчтэйгээр ажиллаж, ард түмнээс соён гэгээрүүлэх их үлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсээр явна.